За Актемч Лусан Донго 1939 он 51 он 56 онуудад монгол хэлний сурахчийг болоод бус бүтээлүүдэд тойрвж ирсэн. Түүний үр дүнд 1967-68 онд авиа зүү бүтээгэр зүү гэсэн хоёр том бүтээл бич гаргасан байдаг. За өгөөрөө бол төрийн шагнал өртсөн. За авиа зүү гэдгийн хувьд авч үзэхэд монгол хэлний фонем түүний хувилруудыг сайхан цэгсэлж гаргаж өгсөн. За үүн дотроос бол үгийн тэрэг үеэс хойш битүү үед орох, мөн задгаа үед орох балархай гişгийг хуучин монгол бичгийн бичлэхэд нэлээд ойртуулан бишиж ингэж гаргасан байдаг. За үүний дотроос зарим эрдэмтдийн үздэг БФ, ДТ, ГХ, ЛР, МН гэсэн 10 гэвлэгчийг бол Игийн өмнө тохиолдсон фонем гэж үзэлгүйгээр ерөөсөө бие даасан 10 фонем байна гэж үздэг. Энийг бол туршилттай зөвөөр одоо туршлаад гэж гаргасан байдаг. Гэтэл Лусондог бол хуучин монгол бичгийн уламжилж ирсэн тэр байдлаар нь үгийн тэргүүнээс хойш орсон ийг шиг бол фонемийн үүрэгтэй гэж үзээд морь хонь гэдэг бол морь ээтэй хонь гэдэг ээтэй бичгээр одоо ингэж фонемын 10 бие даасан фонем тагнасан фонем гэдгийг үгүйсгэж гаргаж бичсэн байдаг. За өгөөрөө бол монгол хэлний бүтээврийн авилрын тоог одоо зөвөр тогтоосон гэж үздэг. За ялангуяа үгийн задгаа үед тохиолдох хоёр гэвлэгт дараалж ороод түүний дараа орох балархай гişг бол хэт балархай гişг гэд нэрлэдэг. Жишээлбэл хонх гэхэд бол хэгийн ард бол хэт балархай гişг байна гэж үзсэн. Энг гэхэд бол эмүүгэнд орох хэт балархай гişг. Ингээд ерөөсөө ингээд хэт балархай гişг бол хоёрхан балархай гişг байна. Тэгэхдээ энэ бол үгийн утга ялах өөрөг нь төдийлөн тодорхой биш боловч ерөөсөө хоёр гэвлэгт дараалж гişггүй орж болохгүй учраас нэгдүгээр хоёрдугаар хоёр гэвлэгч дараалж орсон тийм тохиолдолд түүний гэвлэгчийн нээлц гэж үздэг. Тэр нээлцээр энэ хоёр ингэж ялгаж байгаа юм гэж үзсэн. За ингээд Лусондог бол хос гişг фонем бол бие даасан фонем гэж үзсэн. Жишээлбэл ой гэдэг одоо хос гişг бол ой гэсэн ийм хоёр гişгээс үтсэн гэж үзээд за хуучин одоо 50-аад оны үед үзэжсэн харайд гэдгийн яа гэсэн одоо өсөх хосох шиг байна гэж ингэж үздэг. За тэрийг бол бараг л одоо хэд төрүүч ярьдаг хэд богино гişгэн дараа орсон уртаг шиг гэж ингэ тайлбарсан байдаг. За ингээд монгол хэлний гээгүүлэгч авиаг бол амьсгалын төрөлттэй чанга гээгүүлэгч, амьсгалын төрөлтгүй сул гээгүүлэгч гэж хоёр үндсэн ангиллаар нь ангилаад за амьсгалын төрөлттэй чанга гээгүүлэгч хоёрдугаар үед орж эхний чанга болоо сул гээгүүлэгчд нөлөөлж түүний авиалбарын хувилруудыг ялгасан байдаг. За ингээд үзэхээр зэрэг бол тэр Лусондог бол авиа хоёр гэдэг бол маш сайн ялгаж өгсөн. Тэгэхдээ энийг бол бүтээвэртэй холбогдуулж өөрөөр бүтээврийг бүтээж байгаа авиалбар бол мөн одоо бүтээвэртэй маш чухал үүрэгтэй байдаг учраас энэ тагнасын гээгүүлэгч бол бие даасан фонем биш. Харин Игийн өмнөх тагнасын гээгүүлэгч гэдгийг гаргаж ирсэн. Зориод гэдгийн одоо зориод гэхийг бол бидний одоогийн зөв бичгийн дүрмээр бичдэг шиг оод гэдэг өөрөөр хэлбэл богино бол урт гişгийн өмнө орж байгаа бүтээвэр болохоос биш. Харин одоо бие даасан тийм гэсэн гээгүүлэгч байхгүй юм гэж ингэж үзсэн байдаг. За өгөөрөө бол Лусондог бол ерөөс авиалбар бүтээвэр хоёрын хоорондох харьцааг нарийн сайн гаргаж өгсөн. Өөрөөр хэлбэл тагнасын гээгүүлэгчдэг бол манай монгол хэлний эрдэмтдийн дунд бол нэлээд зөрөөтэй байдаг. Яагаад тагнасын гээгүүлэгч зөвхөн одоо БФ, ГХ, ЛР, МН, ДТ гэсэн нэг 10 гээгүүлэгч бол бие даасан фонем гэж үздэг нь бол ерөөсөө авиа зүүн туршилтаар аппаратаар одоо ингэж гаргаж ирээ. Тэр бол сонсохгүй хэлэгдэхгүй байх гэж үзээд энийг бол бие даасан фонем гэж ингэж үздэг байсан юм. За ингээд энэ урт гişг, хос гişг тэгээд богино гişгэн одоо хувилруудыг хувилртай хамт ингэж гаргаж ирсэн. За үүгээрээ бол Лусондог одоо авиа зүүд гаргасан одоо гол ололт гэж үздэг. За ингээд авиа зүүд 1967 онд бичсэн 68 онд бол монгол хэлний бүтээвэр зүй буюу одоо үг нөхцөл гэсэн ийм бүтээл гаргаж ирсэн. За энэ бол бүтээвэр зүйд бас л одоо чухал үүрэг гүйцэтгэсэн байдаг.
Өөрөөр хэлбэл үсгийн хооронд харьцаа заадаг бүтээвэр буюу одоо хуучнаар бол нөхцөл уг найруулах давар гэж нэрлэдэг байсан. Тэр нь харин одоо хэдийдэн юм хувилэртэй байдгийг маш бүртгэж гаргаад тэгээд тэр монгол хэлэнд ямар гол үндсэн дагаврууд байна гэдгийг гаргаж ирсэн. Тэгээд энэ дээр хамгийн гол одоо зүйл нь бол өгөнд нөхцөл байдаг бол өгүүлбэрт бас нөхцөл байдаг юм гэж үзсэн байдаг. Тэгээд өгүүлбэрийн нөхцөл нь юу вэ гэхээр зэрэг одоо бидний хуучнаар үзэж байсан сул үг одоо б в о элч да шүү гэх мэт зүйлийг бол усан бол өгүүлбэрийн нөхцөл гэж үзсэн. Өгөнд нөхцөл байдаг бол өгүүлбэрт бас юм нөхцөл байдаг гэж байна. Энэ яадаг гэж үзсэн байдаг. Тэгэхээр энэ Б гэдэг сул үг буюу одоо өгүүлбэрийн нөхцөл гэж үздэг зүйл нь бол ерөөсөө тэр өгөн тохиолдог нөхцөлтэй адилхан тэгэж бас өгүүлбэрт бас тийм нөхцөл байдаг юм гэдэг ийм сонин санаа гаргасан. Тэгэхээр өгүүлбэр хоёрыг бол ингэж харьцуулж гаргаад тэр бидний одоо сул үг гэж нэрлэдэг үг гэж нэрлэдэг тэр зүйлээс татгалзаж энэ бол бүтээвэр юм гэж байгаа. Үүндээ бол сайн байна уу гэдгийг бол одоо юм үгтэй адилхан яг юм бодит юм үзэгдлийг заа нэрлэдэг. Зүгээр харин харилцааны одоо гол чухал нэгж болох өгүүлбэрт дагалдаж ордог юм бүтээвэр юм гэж үзсэн. Үг бишнүүдээ бол бүтээвэр юм гэж ингэж үзсэн байдаг. За усан дугаан бүтээвэр хийсэн гол онцлог нь бол язгуур тэгээд тэн дээр олон дагавруудыг залгадаг өгөөтэй дагаврууд гэж үзээд энэ өгөөтэй дагавруудыг нэг үржлэн одоо тоошиж хувилбартаа гаргасан. За энэ хувилбар нь панемтайгаа адилхан одоо үйлдэхин ялгах гэдэг бол бидний мэдгээр ар ор өөр гэсэн ийм хувилбартаа хамтрахын ялгалт нь бол тай гэсэн ийм одоо хоёр тэй гэсэн ийм гурван бүтээвэртэй гэдгийг тооч гаргасан. За ингээд тэр үгсийн хоорондох харьцаа заадаг тэр одоо хуучин монгол бичгтээ хуучин одоо монгол хэл шинжлэх уламжилт буюу одоо зүрхэн талын тайлбарт бол нөхцөл гэдэг заасан байсан. Үгийг холбох тэр цагт нөхцөл хэрэгт болоо гэж зүрхэн талын тайлбарт бичсэн байдаг. Тэр хуучин уламжлалыг одоо сэргээн авч хэрэглээд тэгээд энэ нөхцөл гэдгийг бол ингээ өргөжүүлээд үгийн нөхцөл өгүүлбэрийн нөхцөл гэж авч үзсэн ийм гол зүйлийг хийсэн байдаг. За ингээд усан дугаан хийсэн зүйл бол өмнөх төрөвчөнд дурдсан одоо дөрвөн сурах хүчүүд байна уу. Тэрнээс одоо энэ сүүлийн хоёр бүтээл нь бол сурах хүч биш ерөөсөө жинхэнэ бие даасан эрдэм шинжилгээний цааш энэ бүтээл болсон гэж үзсэн байдаг. Тэгээд усан дугаан зүйлийг хийхдээ бол өмнөх эрдэмтдийн судалсан бүтээлүүдийг урд нь товчхон дурдаад тухайлбал одоо Папет гэж үзсэн, Рамстед гэж үзсэн, Лев гэж үзсэн гэх мэтээр ингэ сайхан дурдж гаргаад тэгээд өөрийнхөө үзэл санаа гаргаж энэ нь бол монгол хэлний одоо бүтээвэр зүй болоод авилэр зүйд бол чухал цоошин одоо санаатай бүтсэн ийм эрдэмшигний бүтээл гэж ингэж үздэг. За усан дугаан одоо энэ сүүлийн одоо хоёр бүтээл буюу одоо төрийн шагнал хүртсэн энэ хоёр бүтээл нь бол манай ихэдээд сургууль болоод ерөөсөө дунд сургуулийн сурагчдад бичгэд маш чухал үүрэг болсон. Үүрэг гүйцэтгэсэн. Энэ нь бол юу гэхээр энэ дээр одоо монгол хэлний сургалтын агуулгыг өөрчлөхтэй холбогдсон зүйл дээр бол усан дугаан гаргасан зүйлийг бол монгол хэлний дунд сургуулийн болоод ихтэй сургуулийн сурагчдад бол авч хэрэглэж байгаа. Тэгээд ер нь цаашдаа одоо эрдэмшлигний газар тухайлбал академийн эрдэмшлийн ажилтнууд усан дугаан гаргасан чиглэлийг тухайлбал одоо тухайн дагуур энэ талаар бол өөрсдийнх бодлоо дэлгэрүүлэн хөгжүүлж ингэж судалж байгаа. Ер нь усан дугаан гаргасан зүйл бол одоо ер нь маш чухал нээлт болсон зүйл гэж үздэг. Тийм ч учраас энд бол төрийн шагнал хүртсэн юм бүтээл юм.